Монголын өглөө тэтгэл тав хүндээ ярилцлагын болонгаар хүргэжлэн хүрж байна. За манай өнөөдрийн зочноор Монголын нууц товчоог цээжээр одоо мэддэг хүүхэд энэ тодтолтой. За мөнх тэнгэр, за мөн аав, мөнх мандах нар оролцож байна. За өглөөний мэнд төрөв. Өглөөний мэнд. За манай Монголын өглөө тэтгэл сэтгүүлийн ярилцлагын болны эхний асуулт өглөө хэрхэн эхлүүлдэг вэ гэсэн одоо хүн хүний нөгөө онцлогийг бас сонсъё гэж боддгийн. За таны хувьд одоо өглөөг хэрхэн эхлүүлдэг вэ? За тэгэл өглөөг бол за манай хуулиар нь төрүүлж эхлүүлнэ дээ. Тэгэл хичээлд явах бол 40-നാൽ 5 өнгөрөөгөл 40-നാൽ эхэлдэг. За тэгэл аав нэг 6 өнгөрөөгөөс ирэл. Тэгэл ээж нэг цаавнд нь хүүдээ бэлдээл. Тэгэл манай өглөө орно. За хичээлгүй үед бол тэгэл за ажихаа нэг 7 өнгөрөөс босоод тэгээд нөгөө гэртээ хийдэг юмнуудаа хийндээ. За тэр нь юу вэ? Тэр нь одоо юу гэдэг өглөө босоод одоо юу гэдэг бүгдээр нэг даалгавартай одоо охтууд маань хэд өглөө босоод дандаа бэлтгэл сургууль юмнууд тийм одоо хоёр охин маань одоо нууралтын бэлтгэл хийгээд за хүмүүс маань өглөө босоод нуур гараа угаа цайгаа угаал нөгөө нуус тавчаасаа хэсэг хүмүүлийг цээжлэн. Тэрний дараа цээжлэх юм ихтэй. Тэрний дараа бид нар чинь энэ жилээс нодлон жилээс одоо 2-5 хүүхэд маань химийн элементүүдийг нэг химийн элемент гэхэд задаргаатай нь ингээд одоо 35 элемент цээжилсэн байна үнэт. Бүх задаргаатай нь атом маста юу том юм ятэн тий. Тэгэл дараа нөгөө одоо энэ үндэсний юунаас баг дүүн цээжил дандаа тийм цээжлэх юм одоо яа өглөө. Зүйтэй. Нэг талаараа бас оюуны спорт болоод байна. Тэгээд хөдөлгөөний дараа нь хөдөлгөөний спорт. Хөдөлгөөний эхлээл оюуны юу цээжлэх юм ачаа тэгээд хөдөлгөөнийхөө дасгалыг хийнэ гэсэн. Зүйтэй. Цайгаа унгаа нөгөө нэг цайгаа усныхаа дараа цээжлэх юмнуудаа цээжилчдэг. Тэгээд дараа нь хөдөлгөөнийхөө юмнуудыг бэлтгэл одоо сургуулиудаа хийнэ гэсэн. Зүйтэй. За тэгээд Монголын нууц товчоог цээжээр мэддэг гэхээр бол бид бүхэн маш их сонирхол татчихсан. За тэгээд цээжлүүлэхийн тулд аавынх нь үүрэг оролцоо юу вэ? Сая одоо дөрв мөрт гэдэг юм уу? Нэг хэсгээр нь цээжилдэг гэж шүү дээ, тийм ээ. Ер нь энэ арга барилаар цээжлүүлдэг үү? Яг энэ арга барилаар л явж байгаа юм лээ. Тэгээд хамгийн гол юм нөгөө төрүүлж энийг эхнээс нь харахад бол тэр үндэсний одоо түүх соёлыг энэ өөрөө нөгөө хэвлэн гаргаж байгаа зохиогч нь өөрөө тэр хүмүүс маш чухал байдаг юм гэдэг л бас энэ дээр сарч. Тэр нь юу гэхээр энэ Монголын нууц товчооны хураангуулсан хөлбөр гэдэг хүүхдүүд гаргасан зурагтай хөлбөр батууд байлаа. Батолог өлөө зохиолч юм лээ. Зураг залуу. Тэр залуу их гоё бүтээл гаргасан. Тэндээс аваад хүүд ердөөсөө яг товчхон хураангуй яг нөгөө одооны хэллэгээр шихүү. Тэгээд тэндээс хараад өглөөд нь ердөөсөө тэр чи хэдэн настайд наав авч өгчлээ? 9. Тэр 8 настайд нь лөө. Шинэ жилээр авч өгч. Тэгэл заамны өдөрт одоо нэг мөрч үүд нэг юм хэдэн мөр үүдээ те нэг бадаг бүлэгч үүд юм бүлгээс нэг хэсэг ингээл өдөрт нь яг нүүр гараа угаагаал цагаа угаал нөгөө юм уншаал цээжлээл тэрийнхээ орны чинь баян ингээд өдөр болгоо нэг давтамжаар цээжлээл яг нүүр гараа цайгаа уудаг давтамж болгоод ирэхээр хүүхдэд тогтооход ямар асуудалгүй болчихно хаа. Тийм маягаар өдрөөр ингээд эн чинь явсаар байгаа. Бид хоёр яг цээжил дуусаагүй байгаа л та. Зүйтэй. Ер нь бол нэлээд ихэнх хийн. Ер нь 4-р үлэг дууссан мөлөө. 4-р үлэг дууссан. Тэр чинь цээжээр ингээд хурдан унших чинь л хураангуулсан хөлбөрийг хурдан унших чинь 2 цаг уншиж байгаа. Тэгээ одоо энийг ингээд цааш одоо ахлахын болсон чинь хичээл нэгсэж байна 2 том. Тэгтэл мартуулахгүй тулд ингээд хаяа нөгөөдгөө давтаал тэгээд нэг цаг заваар нь дахиад нэг жоохон юмэрлээл. Тэгэл яваад. За тэгээд цээжилсэн гэсэн юм чинь одоо нэг хэсгээс нь уншиж өгвөл яах юм бол? Болно. За тэхүү. За хэсгээс нь үзэгчтэй бас уншиж өгье. За аль хэсгээс нь явмаар байна? Эхнээс нь явах юм уу? Өөр. За ер нь гол үйл явдалтай гоё хэсгээс. Гоё хэсэг үл дэ аавд нь тэр нэг юу таалагддаг шүү дээ. Өөрөөс нөгөө мөнгө март юм л тэр бурхан алдууны бас гойдаг тэр хэсэг нь. Тэр шүлгийг үү? Үгүй яг Чингис хаан нөгөө нэг скул таажууд авталдаг юм. За тэр хавьяас ч өөрөө мэдээ хэдгээр бүлэг нэ тэр. Тэр юу 3 дахь үзэг. За өөрөө мэдээл тэр хавьяас. За шүлэг гэлдэг зүгээр нэг үйл явдлаас нь тиймч. Амгаан татааруудад огноо бэр болгоо өгж бөөр хөлөө хоёр нуурыг оршиж
урсах мөрөн рүү охиноо өөрөө хүргэж өдөж очив. Амгаа нэг татаарууд байрж хятадын алтаанд хүргэлөв. Амгаа нь Бисүдагийн Басхаачийн хүнийг ил чалгаж хэлүүлсэн нь хамгийн хааны улсын эзэн байхад охиноо өөрөө хүргэж өдөж очихыг надаар эцэс болгохдон 5 урууны хомсыг дамтаад 10 урууга барагтаад надын өшөөг авах гэж оролдог тун гэж өөрийн хүүг нь өөрийн 10 өвний дундах хадаан тайж Хабод хааны 7 өвний дундах хотоолог нэр зан хэлжээ. Тэр үеэр Исүгбаатар шуваа гинэж явах зур Олгонод аймгаас эхнэр авч буцах мэрэгдээ хичээдэдүүдэд тааралдав. Түүний эхнэрийг моринасад өнгийн үзүүл үнэхээр гоо үзэдэнд алдартай эмэгтэй өгөө түүний нэрийг өвлөнгийн. За болно доо. За маш гоё байна. Тэгээд мэдээж чинь одоо Монголынхоо түүх энэ сайхан зүйлийг багаас нь сэжлүүлнэ гэдэг бол хүүхдүүд маш хэрэгтэй болов гэж манай үзэгчид хүүхдүүд одоо аав ээжүүд нь бас нэлээд бодож байгаа болов гэж бодож байна. За энэ одоо бас энэ урд гой үзүүлэлттэй зүйлүүд байна. Та нэг тайлбарлах уу? Нэг нөгөө тайлбарлахаас гадна нөгөө гол юм нуус товчоог яг мэддэг бүр ингээд нэггүй мэддэг болоосоо гэсэн дэвш нуус товчоог ингээд баг багаар уншаад сэжлээд тахт нөгөө үгийн нөгөө нэг сан олшрах. Тэгээд өөрөө нөгөө сэтгүүн бас нөгөө нэг одоо юу гэдэг нь үндэсний сэтгүүний дархлаа бас нэмэгдээсэ гэдэг үүднээрээс энийг ер нь ингэж л баг багаар ачаалах үйл явдаг юм. Энэ болохоор одоо юу гэдэг бидний гэртээ тоглодог ах トゥ нарын хүүхдүүд ирдэг юм амлалт цугаалгаар энэ шиг хөдөө гадаа явахад гэртээ тоглодог энэ карт хүмүүс бас их асуугаад байдаг. Ингээд тайлбартай. Одоо юу гэдэг юм эндээс асуудаг юм. За энэ хэсгээс ингээд үгээс асууж доороо хариулт нь яваа. Дээрээ ингээд асуулт нь ингээд одоо та манай үгээс асуух гэсэн. За тэхүү. За асуулт нь. За ингэхээр л одоо нөгөө мэдлэг гараад ирэх юм шүү дээ тийм ээ. За асуулт гэж байна. За 3 мэргэд товтлоход хинд морь дутдаг вэ гэсэн асуулт. Бүртүүжин. За тэгээд ингээд асуунгууд хариулт нь ингээд бэлэн доор байж идэг юм байна. Энэ маш хэрэгтэй гоё зугаатай тоглоом байна тийм ээ. Одоо хэлчихвэл номын сан ороод заавал хүүхдэд нөгөө нэг ном унших сонирхолгүй энэ хэрэгтэй энэ гадаадын тим сонгогдсон мэдээж хэрэгтэй л дээ. Гэсэн эхлээд ордоос нөгөө богинохон яг ийм маягаар ийм юунууд айгүй их одоо гардаг болсон. Энэний хөзөрнч байдаг гэх юм уу. Тэгээ хүүхдүүдэд богинохоо энэ асуулт хариултаа ингээд цээжлүүлээд за одоо бүгдөө өнөөдөр тим шагналтай ингэж уралдаан тэмцээнд явуулж шууд ийм картнууд өөрсдөө бичсэн ч бол бичээ тавьсан ч болж байгаа. Ийм одоо гэр бүлээрээ зугаатай мөрөлг энэ айгүй зүгээр. Одоо хүүхдээ оюун ухаан санаанд ой тогтоолтонд түүхээ мэдэх сэтгхүйд гээд зөндөө болно лөө. За дараачих нь энэ жишээ нь одоо юу гэдгийг би үндэсний Монгол үндэсний тийм ээ сурж байгаа 1-р ангийн охиндоо тэгээд энэ дээдлийнх нь одоо манай үгийн доотлын дүүднээ дээр энэ манай ихчил бас төрсөдрөө нөгжилөө Монгол үндэсний дээл хувцсан гэдэг байгаа. Энэ маань өөрөө одоо зөндөө эдлэгийн дараа туучирсан. Ингээ ардаа зүйтэй. Одоо загчин юмтэй юм уу? Ард нь томууд нь ардлын уншаа тайлбар уншиж байгаа. Дүүнэр нь бол одоо жоохон дүүнэр нь энийг хараад хилээд өгчгөр. За одоо бүгд тоглоо энэ ямар ястан бай гингүүд. Загчин гэл. За тэгэл энэ ямар ястан бай гэх казак эрэхтэй үзгээд ингээд өөрөө цааш нөө ястангуудаа хүүхд чинь яг багаасаа энэ чинь суучихсан болохоор ястангуудаа мэдээд авчин дээл хувцсан за нэг наадмаар энэ тэнд очиж энэ тэр ястан ингээд одоо энэ ястан явж чинь гэдэг юм уу дээл хувцтай ингээд мэдээд авч хүүхдэд өөрсд нь маш эртээ тэгээ ер нь бол яг нөгөө чадхаараа их орондоо хөө нэмрээ оруулах гэхээр хүүхдүүдтэй хойч үедээ бид нар ядаж өв уламжлалын нэг ч гэсэн юмыг таниулж явах нь бидний одоо үүргэлтэй. За тэгэлгүй байх уу. Таны энэ одоо хүүхдээ зөв болон цагийг өнгөрүүлэх одоо энэ бит бус одоо энэ өв соёл дуртай болгож бас нэг хүчлэхгүй байгаа энэ арга барилад одоо залуучуудад аав ээж нарт хэрэгтэй болов гэж бодож байна. Маш хэрэгтэй. Тэгээд би тэгж боддог. Одоо юу гэдгийг хүүхдүүд Facebook ялангуяа өсвөр насны Facebook хэрэглэж байна. Facebook дээр айгүй олон янзын үзэхгүй юм байна. Тэгэлгүй. Тэгтээ нөгөө их гой бас бүлгүүд
Facebook-ын гой группүүд, тим юмнууд байдаг. Тэрэнд нь би хүүхдүүдэд оруулцдаг. Одоо юу гэдгийг тим юм таны мэдхүн тим группүүд лөө эхнээсээ хүүхдээ нөгөө нэг тэр талд нь маш сайн зөв зааж өгөх чухал юм байна. Тэгээ юу гэдэг 7 хоногт чат нууц юуг нь ороо шалгаж миний хөө яаж нэг аль группт яаж нэг хүүхдийнхаа юу гэдгийг шейлж байгаа ч юм уу таньж мэдж үзэж байгаа юм нэг ярилцаад асуучвал зүгээр байдаг болов ялангуяа өсвөр насны хүүхдээ бид нар бол тэр талдаа юу гэдгийг бас сонсоод хүүхдийнхаа нууц руу өнгөлөө гэж магадгүй. Гэхдээ бид нар чат руу орохгүй л дээ. Миний хөө яаж ямар групптэй Facebook-ээр хэрвээ нэг харж байгаа зүйтэй байж байгаа. Энэ хяналт байх ёстой. Байх ёстой. Яг зүйтэй. За тэгээ манай мөнх тэнгэрийн үед за Монголын улс товчоор одоо бас хязгаарлагдахгүй буудлын спортоор хичээлдэг хүү байгаа тийм ээ. За буудлын спортод одоо аль төрөлд нь хичээлж байна? Хийн гар буу. Хийн гар буу. Нөгөө богино гар буутай нөгөө тий? Урт нь биш бахан тий? За тэгээ хизээнээс хичээлж гэлээ. Анх бүр 7 настайгаас хойш юу тийшээ очих юмсаа гээд нэг очиж исэн. Тэгээд гард жижиг байна гээд буцаад тэгээд 11-тэй лөө 12-тэй тоо урт буунд явж ихтэй жаахан нуруу татицсан. Тэгэнгүүтээ бас хэсэг завсардж байгаад урт бууныхаа хэрэгслийг ер нь хураагаад ер нь тэрнээс бодгийг шийдчихсэн чинь гар буун зүгээр юм байна. Тэгээд гар буунд явс. Тэгээд тэрнээс хойш нэг 5-6 сар энэ явсан. За уралдааны хэмжээнд орсон сураг байсан тийм ээ. За ямар амжилт гаргав? Улсын өсвөрийн аварга шалгаруулах тэмцээнд тэгээд цомын тэмцээнд энэ хоёр тэмцээнд орж ирсэн. Эрэхтэй тэгээд холимог гээд тус орж ирсэн. Тэгээд тэр хоёр тэмцээнээсээ 3 дугаар зэрэг эхнийхт нь 3 дугаар зэрэг дараагийнхт нь 2 дугаар зэрэг цол зэрэгээр одоо авсан гэх юм. За. Ер нь тэгээ явандаа бас нэг олимпиад орё гэж бодож л байгаа л гэдэг тийм ээ. За. Таны хувьд бол нэг хүүхдүүдэд тал бүрээр нь бас ингэж хөгжүүлэхэд их зорж явах шиг байна тийм ээ. Одоо багт нөгөө чадхаараа л хөгжүүлэх одоо юу гэдэг нэг цэцгийг оруулах багт чадхаараа л басалж байна. Тэгээ том болоод өдөр хаашаа салааж орох нь устайхан л эрхэлтэй. Тэгээ яг илүүдэхгүй. Буудлын спорт бол өөрөө их сонирхолтой. Энэ багаас нь хаянгараа төвчөөгээрээ бас явж байгаа нэг ч сонсогч ядрын өсвөрийн бас юутай шүү дээ. Мөнгөн цавтаас. За. Тэгээд сүүлд эн чин 7 настай ахны эмээ манай ээж 70-аар настай ахтай шүү дээ хөдөлж ажиллаад миний хүн буудаад энэ л их сонирхолтой гэж авчирсан байхгүй. Тэгээд 19 онд эмээ яхаас өмнө миний хүүг тэр буудлын спортод л тууштай явуулаарай гэж загчижсэн. Бас эмээ харсан байна тийм ээ. Тийм байлгүй. Тийм байна. Тэгээд өөрөө одоо их сонирхолтой. Тэгэл одоо эмээх нь захиас юм өөрөөх нь бас сонирхол тэгэл энд нь л тууштай амжилт гаргах юмсан гэж боддог. Тэгээд цаашдаа өөрөөх нь болоо чаддаг тэгэл байх уу тийм. За хичээллээд явхад бас хүнд хэцүү байна уу эсвэл эсэргээрээ бүр чамд одоо бэлтгэл дээрээ очих за мөн энэ хийм гар бүү дээрээ очиж бэлтгэлээ их маш гоё байдгүй. Тий гоё. Нэг жаахан нэг тийм шантармарч гэх юм уу тэр зүйл нь болохоор одоо гэрээсээ сургуулаасаа бэлтгэлээсээ гэр гээд одоо удаан автобусаар явах нь жаахан хэцүү. Тэгээ ядж байгаад бас төгжрээтэй. Манайс миний бүр баян шүнэ хийжсэн. Тэгээд тэндээс юуны одоо хуучин тээврийн төвчөнд тийш сэркэн тийш хүртэл автобусаар хичээлдээ. Эхлээд хичээлдээ яваад хараад уржингүүрлээ. Тэгээд орой тэндээс тэрлүүгээ. Зүйтэй. Ихэнх цагийг одоо тэгээд завгүй л өнгөрөөж байна да тийм ээ. Нэг хүүхдүүд чи нэг гадаа гараад нэг тоглолцохын нэг хэсэг дандаа найзуудтайгаа бас ингээд тогломоор байна гэж бодогдож байна. Ер нь яаж вэ? Зүгээр үү? Зүгээр. Тэгээ яг ангийнхаа найз нөхдөс гаднаас нөгөө спортын юу чинь бас нэг илүү бас гэр бүл шиг болгочтой юм шиг аа одоо тэр хамт бодож байгаа юм. Тэр нэг зүгээр санаа. Сахилга батын тал дээр ч бас байгаа тийм ээ. Сахилга батын тал. Тэгээд ер нь бол яг одооны хүүхдүүд нөгөө дээр юу шиг гадаа гарч хөдөлгөөнтэй тоглоом энэ төр гэж байхгүй. Бүгд нөгөө цацсан орчинд шилжчихсэн болохоор заавал хичээлийн хажуугаар заавал нэг спорт юм байх хэрэгтэй байхгүй. Тэр бүр яг багаасаа. Бүр яг багаасаа байгаад заавал хөдөлгөөний юм заавал хажууд нь байх хэрэгтэй юм шиг санагдав. Яг багаас нь манай ирчэнд 3 гурлаа багаасаа 4 настайгаас 5 настайгаас 6 настайгаас гэсэн
гурлаа тим зөрөөгөө дандаа дасгал хийж эхэлсэн. Тэгэл өдөртөөс амарч байгаа үедээ ч гэртээ байнга ингээл дасгал төлөө. За дулаар өдрөл бид нар дандаа уул руу гараа авчдаг. Тэнд байнга зүгээр авчаад амраад гой мэд жоохон авч явахгүй штай бол иж жоохон багтаа яваал 50-20-ын айлуудаас аарал юмтай аваад тэгэл тэндээ дасгал төлөө хийгээл. Ерөөсөө үр бүтээлтэй. Энэ санаачлага ер нь зөвхөн таны санаачлага байна уу? Бас таны гэргийн манай эхнэр байлгүй яах вэ? Тэгэл яг бас ерөнхийдөө одоо ингэмээр тэгмээр гэхээр юмын өстө тууштай үгэлж хийх талдаа манай эхнэр байлстай. Яасан тэр шөрөв бэлдгөө та. Мөн тэгэл чадахгүй мадаа ингээд дараа өгөнд орохгүй наах гэж тэгээ дийлдэхгүй юм гар нь ялангуяа октодтой би юм чадахгүй штэ. За одоо таны талаар бас танилцуулъя гэж бодож байна. Одоо хүүгийнхэн талаар бол бас нэлээд сайн ярилцлаа шүү дээ тийм ээ. За тэгээд надад минь мөх мантах гэдэг дөрөв хүүхдээ яав. Сайхан өсвөр нөхөр тэгээд өөрөө хуваараа бизнес эрхэлдэг. Тэгээд одоо бол яг хүүхдийнхээ сургууль мужил талтай яг өөрөө манай хин нэгэн чөлөөтэй байхгүй болохгүй. Тэгэлгүй яах. Эхнэр маань ажиллаад би яг өөрөө хүүхдүүдтэйгээ уншиж. Гэтэ яг энэ хүмүүжих насанд нь өөрөө гардаж яг өөрөө багшлагыг хүсдэг. Өөрөө л би чөлөө дургуйтай шаруу нарыг бич сонирхдаг. За тэгэл ер нь бол их талдаа хүүхд хажуулаач хүүхдийнхээ сургууль мужиглагч талдаа мэдээж одоо тань мэдхийн гаднаас гадна гэрийн сургууль хүмүүжүүлэхийн тань мэдхийн хичээлээс гадна суур айл гэр бүлийн хүмүүжлэн бас багш нь байх хэрэгтэй гэж боддог. Тэгэлгүй яах. Тэгээд аль нэг нь хүүхдүүдэд найл гэр бүл зааварханд бол одоогоор би тэгээд гэрийн багшаа хүүхдүүдэд гэрийн багшаа хийгээл байж байна. Зөвтэй. Та багш болно гэсэн бас зоригтой байсан байдаг шүү дээ. Одоо ингээд биелж гинөө. Багтаа бид юм хүсэлтэйс. Одоо ч гэсэн би цалин мөнгө гэхгүйгээр нэг газар ингээд багшлаад ялангуяа биеийн тамирын ч гэдэг юм уу. Энэ сургуульд над тим их санагддаг. Сайн дураа одоо юу гэдэг эцэг эхчүүдээс ийм сайн дур юм багш хүн эцэгчүүд болон өөр өөрсдийн гэсэн хүмүүс ямар нэгэн шалгуур байгаа. Тэр давуу тал байгаа. Тэрийг хүүхдүүдэд нэг зөв талаас нь энэ эцэгчүүдийн хичээлэх цаг байвал их зүгээр юм шиг санагддаг. Одоо юу гэдгийг биеийн тамирын хичээл дээр ихэд энэ хүүхдүүд чинь яд хоол унднаас хавлаа, бие хөдөлгөөс хавлаад бүгдийн зөв зохистой ихнээс амьдралын маяга эхлэх сурах хэрэгтэй байна. Нөгөө талаар энэ нийгмийн сэтгэл зүйн талаас, түүх соёлын талаас ганцхан нөгөө хичээл үзэх биш, арай өөр талаас нь одоо суралцах хэрэгтэй юм шиг санагддаг. Бас өөрийнх нь нөгөө сонирхол нь байгаа шүү дээ тийм ээ. Тэрийнээс харгалзаж үзэж явах шиг хүүхдийн одоо аль чиглэл рүү чиглэл нь тийм ээ сонирхолтой байна гэдэг. Гэхдээ ер нь бол эцэг эхчүүд хэлэхэд бол хэн нэгэн заавал өсвөр насныхаа хүүхдэд ер нь нэг ялангуяа 6 насныхлаа эхлээд 5 наснаас нь мөн эхлээд тэгээд 14-5 нас хүртэл цуг заавал багшлах хэрэгтэй юм байна гэж би боддог. Миний гол багш бол ээж байсан л та. Яг надтай яг энэ зарчмаар л явсан л та. Баг бахын хичээлийн хажуугаар байнга надтай нөгөө өөрийнхөө үнсэн номоо цуг уншин, байнгын цуг ярина. Тэг хамгийн гол багш байсан. Зүйтэй. Одоо таны яг зөв зүйл ягдж байна л тах. Аав ээж нэгэл хин нэг нь хүүхдээ үлдээгээ явцдаг ч юм уу тийм ээ. Тэгэл нэг орой л нөгөө нэг гэрээвээр аардаг тийм хүмүүс яг хүүхд нь бас хаана яг яаж хүмүүжээд байна өөртөө хүүхдүүдтэйгээ ярилцахгүй бас нэлийн асуудлууд байгаад байгаа шиг байна тий. Би хүүхдүүдэд цэцэл дээр явуулж байгаа л та. Тэгэхдээ яалч нөгөө нэг буруу гэж байгаа юм шүү дээ. Нийгэмшиг талдаа хүүхд хэрэгтэй аав ээж нь завгүй ажиллаж байгаа цэцэрлэр явах асуудал байна. Тэгэхдээ амралт чөлөө цагийн үе байна. Тэрэн дээр бол заавал хүүхдүүдэд багш маягаар байх. Багш маягаар одоо нөгөө интэг гэж заадаг тахтай биш л дээ. Өөрөө дагуулад одоо юу гэдэг энийг нэг ийм мар тоглох ч юм уу. Яг үүндээ хэлэхэд ингээд одоо нэг ихэнх хүмүүс амралтын өдөр гэртээ зурагт утас хоёроо барьдаг. Яг үнэ л. Тий. Одоо гэр бүлийн харьцаа яг үнэ хэлээд байх. За сайхан хоол ихээр за өнөөдөр бүгдээр яах вэ сайхан гадуур гарч байгаа хоол. Ингэдэ гадуур гараад гэр бүлээр зөв хоол унд идэж шүү дээ. Гэртээ гоё хоол унд идээд гэртээ гоё чөлөө цаг өнгөрөөр яг ийм нөхцөл байдал их ер нь их зөөлсөн доо. Яг зөвтэй. Шүмжлэлтэй л дээ тийм ээ. Тэгэхээр надаа ер нь бол яг хүүхд нөгөө талаар юу л да. Хүүхэд нөө заавал гэрээ ажилд
тодорхой хэмжээний мэдлэгтэй гэр орноо зэгсэн юундаа гэртээ цагаа өнгөрөөж явах тийм юу байх хэрэгтэй. Энд чинь багада яаж үсэн яг тамраад тэр хэм маягаараа л явна шүү дээ. Одоо юу гэдгийг миний хүчин бас хажуугаар нэрээ аж ахуй эрхэлдэг шүү дээ. Бүдэн шувуу нугас. Оо за. Тий, жижигхэн бүдэнгийн одоо юутай тэрийг өдөртсөн ингээл малгай зөндөө орно. Тэгин. Тэгээ өдөр болго яг бид нар чинь шинэ бүдэнгийн өндөгээд ирж байна. Миний хөл бүгдийн зах зээлтэй. За. Одоо нэг 100 200-аад бүдэнгөөс бас нэг зөөрөө тэгтэл ер нь бас ааж гэр ихний өндөр тасалдгүй шүү. Тийм байна. Тэгээд аав нэг ч оролцохгүй. За, ерөөсөө эндээс тий би одоо цөөрж орول нэмжл авч өгнөхөөс өөрөө тэрийгээ тэгэл баашаас хоолн бүх юм тохируулаад. Тэгээд одоо нэг амтнд хайртай болгож байна. Өөрт нь нөгөө үүрэг хариуцлага гэдэг юу вэ гэдгийг бас багаас нь ойлгож өгч явах шиг байна тийм ээ. Ер нь гэхдээ нэг юм тоон ялгаа харагддаг. Би ч байраа зараад хашаа шин баян шин тийш авсан л да. Хүмүүс ч их намайг шүүмжилсэн. Хүн болгоо хашаага зараад байр орж байгаа. Тэгээд энэ ялгаа нь юу гэхээр би ч өөрөө багтаа хөдөөсөн болохоор байрны хөвгт хашааны хөвгт айгүй том ялгаа. Хашааны хөвгт өглөө босоод хашаага цэвэрлэн, нохоо шуугаа хооллон, усандаа явна, түлээ модоо хагална, гэр орноо цэвэрлэн, хажуугаар нь сурах юм ачаал айгүй өндөр. Энэ яг хүүхдийн өсвөр наснд багаас заавал байх хэрэгтэй. Тийм. Заавал энийг одоо энэ болгоно нэгэнт одоо тим орчинд байсан хүүхд чинь эргээд жоохон өшөө томроод өшөө ачаал ихсэх үе байна. Тэр болгоно пянг даад байх. Пянг байх хэрэгтэй болж байна. За байранд бол яг тэгээд хүүхд ороод шалаа авах үзсэн. Тэгэл утас руугаал. Тэгэл ер нь л удирдлага утсан л байна л да. Гарч тийм чинь байрны хүүхдүүд маань одоо ээж аав нь анхаарал энэ чөлөө цагийг би яаж хөгжүүлэх юунд анхаарах вэ гэдэг. Тэгээд тэр өндөр төлбөртэй өдрийг бол барахгүй зөндөө л газар байх шүү. Тэгэл өөрөө яаж би багш нах вэ гэдэг талаар анхаарах хэрэгтэй. За бүдийн шүүгд хичээхэд ямар байна? Хөөрхөн ер нь ямар одоо хоолж байна? Бусад шуутай ижлөө. Бүдэн болсоор бас тусдаа өндөгчийн тижээс гэдэг тиймэрхүү хоол гэдэг. Тэрийг нь өгчдөг. Нугас болсоор тэгээд хайдаас энэ дээр өөрсдөө хоолноос ч гэсэн шидэд өгчдөг. Тэгээд ерөнхийдөө будаа юу гурил мөрс тэгээд түүхийн юм шид одоо юу талах масхны өвч мөрстэй тий. За. Нугас одоо тэг хаяа усанд оруулах уу яаж вэ? Үгүй өөртөө 100 болохсоор өөртөө тэгээд том төмпөн байдаг. Тэрэнд нь одоо усын нэгээд тэгээд өөртөө гоё өд мөдөө сэвэрлээд гоё болчтой. Өвдөлж хаа нэг тийм хэцүү юм уу? Өвөл хэцүү юу? Энэ хүүхэд ер нь амтнд хижээх яг ямар ач холбогдолтой чи эндээс яг юу ойлгож авч байна ер нь хамгийн гоё нь тийм ээ? Ямар ч гэсэн тэгээд амтнд бол ойр одоо хайртай болох хоёр талаар ерөнхийдөө амтныг яг яаж тухайн амтны одоо онцлогийг мэдэж авах гэх юм уу? За одоо хоолн дээр ч юм уу тийм. Зүйтэй. Тэгээ зан ааш дөрв байдал гээл нэлээд хайртай байдаг үү тийм. Би багтаа бас нэг хэдэн ангахаа юу дэгдэгэд идэдэг байсан. Тэгээ тэн дээр хичээлээ тарчаад ерөөсөө л гүүн. Тэгээ нөгөөд гэж нохоо шувуу барьж ичгээд болтгоо тэгэл тэрийг бодоод гүйцэдэг байсан. Ердөөс хүн 1 метр ч гэсэн 1 метр ч гэсэн газартай байхдаа хүн өлсөж өгдөг юм аа гэж. Тэрэн дээр жижигхэн юмаа тарчин жижигхэн нэг одоо юу гэдэг нь жоох хэмжээний газар ч байсан жижигхэн үр ашигтай амтнаад ижигээд жижигхэн юмаа тариад тэр нь бол энэ заавал өрхийн аж ахуй энэ зах зохиос хүүхд мэдэх хэрэгтэй гэж боддог шүү дээ. Би өөрөө багтаа аавч тэгээ мал дээр байсан болохоор тэр амт юм нэр хөшгдсөн байг дээр орчингойг санаалцдаг юм л дээ. Тэгэл амтмантаа жоохон зурд юмыг санаалцдаг юм шиг байл. Болж игэл өдөө мал дээр гарчих. Тэгээ энэ идэж харахаар гээд зүг зүгээр байгаа юм шиг санагдаа. Юу ч мэдэхгүй болчих юм шиг санагдаад байгаа юм чинь тийм. Ер нь зүгээр суудаг өндөх дургүй хүн байгаа тийм. Үгүй яалаа гэж. Гэхдээ хүүхдүүдээ ингээ зүгээр хайчдаг хүмүүс үнэхээр хайр одоо цаг хугацаа л гэж боддог. Одоо яг одоо эдний хүлээж авах одоо хүлээж авч байгаа шинэ одоо хаардан дээр л бидний юмнуудаа зохион суулгаж байгаа шүү дээ. Тэр одоо хаард чинь л өөрөө цаашаа хөгжөөл өөрөө өөртөө цаашаа ингээд хөгжөөл тэрнийхэн суурин дээр л да айгүй эрэг юмнууд тэр хаардан дээр хамгийн зөв юмнуудыг яаж суулгах вэ гэдэг л хамгийн чухал санагддаг. Яг. За нэвтрүүлгийн урилгыг хүлээж авсан аав хүү хоёртоо баярлалаа. За ингээд та хоёртоо сайн сайхны өсөн ярэ. За маш их баярлалаа тэгээд.
Тэгэл ер нь гол юм хэлээ да. Тэгээд хамгийн гол юм бол бидний эх орон гэдэг сэтгэлгээ бидний ирээдүйн өнөөдрийн яг хүүхдүүдтэйгээ яаж сургууль мужуулж байгаагаас л маргааш ирээдүйн шалтгаалт бас эх орон гэдэг зүйлийг хүүхдүүдээс л эхлэхээ л гэж бас хэлээ да. Тий. За баярлалаа. Монголын өглөөтэй хамт байгаа үзэгч та бүхэндээ баярлалаа. Ингээ та бүхний өнөөдрийн ажил үйлс бүтэмжтэй сайхан байх болтугай. За мөн та бүхэн маань хувцас тохируулан цаг агаарта тохируулж хувцлаарай.